За та бүхний энэ өдрийн мэндийг хүргэе. За цагдаагийн байгууллагаас энэ одоо сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой цагдаагийн байгууллагад ирж байгаа одоо мэдээлэл зөрчлийн талаарх одоо явц байдлын талаар мэдээлэл өгөхөөр та бүхнийг урьдчилсан байна. За сонгуулийн тухай хуулийн 86-гийн 1, 87-гийн 11-гээр одоо цагдаагийн байгууллагатай хариуцуулсан чиглэл үүргийн хүрээнд энэ саналын хуудас болон санал тоолох машиныг орон нутагт одоо сонгуулийн санал авах байранд хүргэх ажлыг бол зохион байгуулж ажиллаж байгаа, хамгаалтанд ажиллаж байгаа. Одоогоор нийт 17 одоо аймагт энэ саналын хуудас санал тоолох машин хүргэгдээд байна. За 4 аймагт бол өнөөдрөөс ингээ хүргэгдэн. Энэ үйл ажиллагаанд бол цагдаагийн байгууллага хамгаалтанд ажиллаж байгаа. Одоогоор энэ саналын хуудас болон санал тоолох машин хүргэхтэй холбоотой ямар нэгэн зөрчил дутагдал бүртгэгдээгүй байна. За цагдаагийн байгууллага сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйл заасан дагуу энэ сонгуулийн хууль тогтоом зөрчсөн бол энэ зөрчил мэдээллийг шалгах үүргийг бол цагдаагийн байгууллага хариуцж байгаа. За 2016 оны 5 дугаар сарын 20-оос 2016 оны 6 дугаар сарын 17 оны өдрийг хүртэлх хугацаанд за энэ сонгуулийн тухай хууль зөрчсөн, сонгуультай холбоотой зөрчил маргаан гэж цагдаагийн байгууллагын 600 гомдол мэдээлэл хүлээн авсан байна. За энэ 600 гомдол мэдээлэлс Улаанбаатар хотод 362, орон нутагт 242 гомдол мэдээлэл байна. За бүртгэгдсэн одоо энэ зөрчлүүдийг нь агуулгаар нь ангилж үзэх юм бол сонгуулийн одоо сурчлагын самбар зураг тууц за эд зүйлийг гэмтээсэн гэж 172 гэдэг. Энэ нь бол нийт одоо яж байгаа дуудлагын бас дийлэнх хувь нь байгаа. За нэр дэвшигчийг одоо хэл мэдээллийн хэрэгс Facebook, Twitter-ээр одоо нэр төрөлд нь халтсан, утаанд оримтсан гэж 76 гомдол мэдээлэл. За бэлэг сэлт тараасан, дайрлага цайлага хийсэн гэдэг юм уу? Ийм гомдол мэдээлэл 65. За хууль сурчлага хийх үеэр саад учруулсан гэж 23. За сурчлагын байр намын байранд танхаарсан гэж 30. За хууль зөрчил сонгуулийн сурчлага явуулсан гэж 153. За бусад 83 ийм зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл ирээд байна. За зөрчлийн шалгалтын явцад бол эрүүг үүсгээс татгалцсан 16 энэ гомдол мэдээлэл эрүүг үүсгээс татгалцсан гэмт хэргийн бүрэлдэхүүн хүчилсэн. За захиргааны арга хэмжээ тооцоолохоор шүүгэж шилжүүлсэн 72 гомдол мэдээлэл байна. За захиргааны арга хэмжээ ноогдуулсан одоо 3 энэ гомдол мэдээлэл бол захиргааны арга хэмжээ ноогдуул шийдвэрлсэн байна. За зөрчил болох нь тогтоогдоогүй хариу мэдгдсэн 37 ийм мэдээлэл байна. За гадар дээр нь шийдвэрлсэн 11 мэдээлэл. За ажиллагаанд байгаа 469 мэдээлэл байна. Өөрөөр хэлэх юм бол энэ мэдээллүүдээс 469 гомдол мэдээлэл одоо цагдаагийн байгууллага холбогдох шалгалтыг хийгээ байж байна гэсэн үг. За энэ нийт энэ гомдол мэдээллийн одоо урьдчилсан байдлаар сонгуулийн сурчлагаа явагдаж эхэлснээс хойш бол нэлээд одоо идэвхцэн ялангуяа сурчлагын самбар зураг тууцыг эвдэж гэмтээсэн, бохирдуулсан гэдэг гомдол мэдээллүүд нийт гомдол мэдээллийн 65%-ийг эзэлж байгаа. За сурчлагын ухуулах хуудас энийг одоо гэмтээсэн, одоо урс тасцсан гэдэг асуудлыг шалгах үед бол 3 удаагийн энэ одоо гомдлын дагуу шалгах холбогдох хүмүүсийг тогтоосон. Энэ маань бол хүүхдүүд одоо энэ үйлдэлсэн болох нь бол тогтоогдсон байгаа. За цагдаагийн байгууллагад өгж байгаа дуудлага мэдээлэл маань зарим тохиолдолд хууль тогтоомж заасан бас бусад одоо өөрсдөө үл ойлголт цуггүйгээс за зарим тохиолдолд энэ саналын одоо сурчлагын одоо самбар үзүүлэнгээ одоо аюулгүй байдлыг хангуулах гэдэг юм уу алга болсон гэж худлаа мэдээлэл өгдөг. Очоо шалгаад үстээр байдаг. Тэгэхээр энэ нь бол одоо алдагдахаас сэргийлж байна гэдэг ийм цагдаагийн байгууллагын үндсэн одоо хууль тогтоомж заасан чиглэлээр явуулахад хүндрэл учруулсан ийм мэдээлүүд их одоо их ирж байна. За ингээд одоо цаашид энэ сонгуульд оролцож байгаа нам эвсэл бие даагч болон иргэд маань энэ сонгуулийн хууль тогтоомжийг сайтар судлах хэрэгтэй байна. Энэ сонгуулийн хууль тогтоомж заасан одоо чиглэлөнд хуулиа биелүүлж ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Цагдаагийн байгууллага бол сонгуулийн энэ үйл ажиллагаанд альва нам эвслээс ангид зөвхөн энэ хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Энэ одоо сонгуулийн тухай хууль заасан дагуу одоо үндэсний гомдол мэдээллийг шалгах, энэ шийдвэрлэх, шүүгэн шилжүүлэх, энэ одоо эрүүгийн гүйс хүндлэлтэй бол эрүүгийн байцаан шилжих хууль заасны дагуу энэ чиглэлгээ хэрэгжүүлж ажиллана. Цагдаагийн байгууллага альва нам эвсэл энэ сонгуулийн үйл ажиллагаанд улс төрөөс ангид зөвхөн хууль тогтоомж заасан үүргийн дагуу ажиллаж байгаа гэдгийг бол хариуцлагатайгаар мэдэгдэж байна. За энэ нь одоо нэр дэвшиж байгаа одоо
бие даагч, нам эвслээс нийт дэвшиж байгаа иргэд ялангуяа энэ сонгуулийн сурчлагын штабд ажиллаж байгаа хүмүүс маань энэ сонгуулийн хууль тогтоомжийг сайтар судлах хэрэгтэй байна. Энэ хууль тогтоомж мэдэхгүй сайтар судлаагүйгээсээ бас сонгуулийн хууль тогтоомж зөрчиж энэ хариуцлага хүлээж байгаа юм асуудлууд байна. Иргэд ч гэсэн мөн энэ тал дээр бас иргэнийхээ үүргийн хувьд бол энэ хууль тогтоомж сайтар судлах хэрэгтэй. За цаашид энэ сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой худал ташаа мэдээллүүдийг одоо цагдаагийн байгуулалт ирүүлж энэ одоо цагдаагийн байгууллага үндсэн хэмтэртэй тэмцэх нийтийн хэв зүйн сахиул олон нийтэд аюулгүй хангах чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулахгүй байхыг бас мөн анхааруулж байна. Худал ташаа дуудлагыг чинь хард хүндсэн одоо иргэний эрх ашиг хохирсон дуудлага мэдээлэл явах хэвээр цагдаагийн албаагч манаас тэр орон дээр ажиллаж байгаа гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Тийм учраас л энэ хуулийнхаа дагуу цаашид энэ альва асуудал дээр бол бас энэ хууль дүрмийн дагуу одоо ажиллахыг бол цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. За баярлалаа.